За сайн байцгаана уу? Өнгөрсөн удаагийн бичлэгээр бид нар булчингийн одоо чанар хэр байгаа вэ? Булчингаа шалгаж үзэх 3 одоо ийм аргын талаар оруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн бол энэ 3 аргаар өөрсдийнхөө шалгаад үзсэн дүнтэй сууж байгаа хаа гэж бодож байна. За тэгвэл энэ үзүүлэлтүүд юуг илтгэдэг юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцаад ямар арга хэмжээ яаж авах вэ гэдгийг мөн ярилцъя. За нэгдүгээр шалгах арга. За доошоо суугаад босч байгаа хэсэг байгаа тий. За энэ аргыг энэ одоо шалгаж байгаа аргыг 1700 хүн дээр туршиж үзсэн байна л да. За ингээд 2016 онд 51-ээс 75 насны 1700 хүнийг доошоо суугаад босгож үзэх энэ одоо шалгалтыг хийжээ. За ингээд дийлэнх нь бол 65 настай хүмүүс байсан энэ хүмүүсийг. За тэгтэл энд суугаад босож чадахгүй байгаа хүмүүсийг аваад үзсэн одоо бүгдийг одоо 10 жилийн хугацаанд судалгаа хийгээд үзсэн чинь суугаад босч чадахгүй байгаа хүмүүс 10 жилийн дотор нас орсон байна гэдэг ийм дүгнэлтийг гаргасан чи би айгүй шоконд орж байгаа байхгүй юу. Ерөөсөө ямар амар юм бэ? Хүн чинь ингээд доошоо суугаад босч байгаа энэ одоо булчингийн чадал таныг урт наслах хэсгийг тодорхойлж байгаа ийм нэгдүгээр үзүүлэлт байгаа байхгүй юу. За хоёрдугаар үзүүлэлт нь бид нар өрөөсөн хөл дээрээ 10 секунд барьж зогсох байгаа тий. За энэ 10 секундын энэ хөдөлгөөнийг одоо хийж яхад та одоо хөлөө хажуу тийш нь хүргэж аваад байсан юм уу? 10 секундээ яг сайхан зогссон уу? Эсвэл зогсож чадахгүй хажуу тийшээ ганхаад ингээд дэсэн үү гэд ингээд үзээрэй. За тэгэх юм бол энэ урт наслах магадлал 84% буурдаг юм байна зогсож чадахгүй байгаа хүмүүс. Тэгэхээр өрөөсөн хөл дээрээ ачаалал аваад буцааж өргөж байгаа энэ асуудал мөн та урт наслах уу гэдгийг одоо тодорхойлж байгаа тест байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр булчин хоёулаа танд юу гэлтэж байна гэх тэгэхээр ерөөсөө энэ аарцаг ташааны болоод гуйны булчингийн чадлыг л маш богинохон аргаар туршаад үзчихэж байгаа. Тэгэхээр бид нарт энэ аарцгийн болоод гуйны булчин ямар чухал байгаа юм бэ гэдгийг илтгэж байгаа шалгалт байгаамаа. За 3 дугаар туршилт байгаа. 3 дугаар туршилт бид нар булчингаа тойруулаад ингээд хоёр эрхийн уруугаа нийлүүлээд урагшаа ингэж хурууч нийлж гин үү, зүрж гин үү, тэ нийлэхгүй байна уу гэдэг. Хэрвээ та нийлэхгүй юм байгаа бол баярлах хэрэгтэй. За энэ бол одоо шилбэний булчин хэр зэрэг сайн байгааг илтгэж байгаа бөгөөд хөл рүү явж байгаа цусны эргэлт буцаж зүрх рүүгээ шахах шахалтыг ирээн булчин хийж идэг. Тэгэхээр ирээн булчин маань сайн байх юм бол танд зүрхний ачаалал багтаа байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ та ингээд нийлэхгүй байгаа, яг нийлж байгаа. Энийг бол за тооцноо. Та бол тодорхой хэмжээний одоо чадaltaй байна. Ирээн булчин чинь ажиллаа хийж гинэ гэсэн үг. Гэтэл таних ингээд зөрөөд те бүр ингээд зөрж явах юм бол ирээн булчин байхгүй байгаа учраас зүрхний ачаалал үүсэх, зүрх судасны одоо асуудал үүсэх магадлалыг тэр чинээгээр өсөж идэг байх нэ. За хүний булчин бол 30 наснд оргил үе дээрээ байдгаа гэж ингэж үзэж байгаа. За 30 наснаас хоошоо жил ирэх тусам 1% ингэж уруудаад ингээд явж байгаа. За гэтэл энэ бол одоо 1%-ийг 1 жилд ингээд алдж байгаа ийм график зураг ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр интернетээр энэ бүн зөндөө байж байгаа. Гэтэл үнэндээ энэ графикийн дагуу хүн алддаг юм уу гэвэл үгүй гэдэг байна. Тэгэхээр энийг болохоор Patten-Johnson curve гэж нэрлэдэг. За энэ болохоор ерөөсөө хүн ерөөсөө л босч булчингаа хөдлөхгүй байнга суугаад байдаг. Жохон нас ахиал тэтгэврт гараад ирэхээр хүмүүс ерөөсөө ингээд нам суучдаг. Тэгээд найз нөхдөйгөө уулзахаараа хөзөр тоглоол хэдэн цагаар чамаагүй ингээд суугаад байдаг. Эдгээр бол сөрөг нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг энэ одоо Patten-Johnson curve бол үзүүлсэн байгаа. За тэгээд тэр доошоо явцсан юм нэг улаан ингээд зураас нь та ерөөсөө булчингаа ашиглахгүй, хөдлөхгүй 2 хоноход 3 хоноход эмнэлэгт хэвтлээгээд ингээ өрөөндөө хашаал өрөөндөө одоо сандал дээрээ суугаал тэгэл одоо хэвтэж жагаад ингээ гараад ирэхэд таны булчин маш огцом алдагдж идэг байна гэдгийг үзүүлдэг байна. Тэгэхээр булчин 1%
хүний биеийн нийт булчин 1% алдагдахад суугаад босоход оролцдог булчин 4%-аар буурч идэг байна. За тэгвэл хүн ингээд гинт явж байгаад нэг юм хальт гიშгэд юм уу ингээд нэг барьцаалтдаг штеп. Тэгэхээр тэнд ингээд ажилдаг таныг буцаад хэвийн байдалд унгаахгүйгээр барьж авдаг булчин чинь болохоор түргэн агшдаг булчин буюу самбаачлахад оролцож байгаа булчингууд байгаа байхгүй юу. Тэгэл энэ самбаачлах булчин 10%-аар буурч идэг байгаа байхгүй юу. Нийт булчингийн масс чинь 1%-аар буурахад одоо самбаачилдаг түргэн агшдаг булчин чинь 10%-аар буурч идэг. За энэ нь ингээд цаашдаа ямар одоо асуудлыг үүсгэдэг юм бэ гэдээ үзэхээр хүн ерөөсөө 1%-аар буурч байгаа ийм одоо график дээр харагдаж байгаа боловч үнэндээ 65-аас 69 наснд 2.7% булчин буураад 70-аас 75 наснд 7.1%-аар булчин буудаг, 75-аас 79 наснд 9.9%-аар буудаг бол 80 наснд 20%-аар булчин буудаг гэж ингэж булчин алдагддаг гэж ингэж үздсэн байгаа хгүй. Гэтэл энэ бол одоо олон улсын жишг. Гэтэл Монгол хүнд болохоор энэс илүү бараг 10 насны өмнө явчих гээд байгаа. За саяхан манай садангийн хүн энэ одоо арцагны одоо нөгөө сүүжний яс руу ордог ийм юуны толгой байгаа штэ. Чөмгний булууны толгой байгаа штэ. Энэ нь ингээд тасраад ийм одоо хаалгаанд орсон ийм юутай боллоо. Тэгээд дөнгөж 50 гарч байгаа 51 52 та ийм хүн тэгээд тэнд яваадсан чинь тэнд юусоо унаад бэртэл тэр сүүж нь хугарцсан сүүж рүү орж байгаа булууны толгой хугарцсан тохиолдол 50 гарцсан эмэгтэйчүүдэд маш их байгаа байхгүй юу. Гэтэл тоо үзүүлэлтээр ингээд аваад үзэхээр ерөнхийдөө ингэж одоо нөгөө унахад хамгийн их тус болдог булчин чинь тэр нөгөө түргэн ашигдаг булчин унахгүй байх нөхцөлийг бүрдүүлж яадаг. Хоёрдугаарт унсан ч гэсэн гэмтэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж яадаг булчин маань энэ одоо юуны өгцөг орчмын булчин одоо бүдүүн гуйны булчингууд маш чухал үүрэг гүйцэтгэж яадаг байх нэ. Тэгэхээр одоо ер нь бол одоо 10 хүн унахад 4 нь явганаас ясаа хугалдаг гэж ингэж дүгнэлт гарсан байгаа байхгүй юу. Тэгэл тэр 4 хүнээ 100% гэж авч үзэх юм бол энд одоо 4 хүний 40% нь сүүж болоод том ясна хугардаг. За тэгээд 40% нь одоо энэ нийт хугарсан хүмүүсийн 40% нь 12 сарын дотор одоо энэ зүрхний асуудал үүсээд, биений асуудал үүсээд босч чадахгүйгаасаа болоод нас баралт үүсдэг байна гэсэн олон улсын дүгнэлт байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээд хараад утсан чинь бид нар ерөөсөө амьдралын хэв маягаа бас зөв болох хэрэгтэй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрээд энэний төлөө энэ одоо YouTube-ыг хийж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр энэ булчингууд сайн байхын тулд нэгдүгürt алхах хэрэгтэй гэдэг ч байгаа. Тэгвэл яаж алхах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ дээ. Тэгэхээр яаж алхах танаар та бүхэнд одоо ярьж өгнө. За энгийн ингээд алхах уу одоогийн хэвийн алхдаг хурдаасаа 2 дахин алхахад таны одоо насжилт 33 жилээр уртсдаг гэж байгаа аахгүй юу. Тэгэхээр ер нь бол 100000 алхах гэдэг яаж алхах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ алхалтыг та бүхэнд бас хийж үзүүлье. За энэ дээр одоо нэмж хэлэхэд 100000 6000-аас 100000 ингээд алхахад хүмүүс жирийн хурдаар тэгээд өвдгөө тэнэлэхгүй зүгээр л одоо хүнтэй юм яриад алхаад ингээд явчих юм бол та 65 настай болвол танд 12 жилийн нас үлдлээ гэж байгаа аахгүй юу. За гэтэл та 65 настай бол хурдаа 2 дахин хурдсахад өвдгөө дэлгэж алхах юм бол танд 33 жилийн нас байна гэж хэлж байгаа. Тэгэхээр таны алхалт нэгдүгээр таны амьдралын насыг тодорхойлж өгнө гэсэн үг. За тэгээ хоёрдугаарт нь өгцөг бүдүүн гуйны булчингийн талаар ярьж байгаа тий. Тэгэхээр хүмүүс бол одоо 60, 65, 70 ингээд хүрээд ирэхээр огцсон хүн ам энэ насн дээр цөөрдөг байхгүй юу. Тэгэхээр 70 наснаас дээш гараад ирэхээр тэр хүмүүс урт наслах магадлал
магадлал маш өндөр байдаг гэж ингэж үздэг. Гэтэл 70 нас хүрсэн мөртлөө өдөржингөө нам суучдаг, өдөржингөө телевизэр үзээ суучдаг. За тэгээд массажны сандал дээр суучгаал тэгээл телевизэр үзээ суугаад байх юм бол нас жахалтаа богиносгож байгаа гэсэн үг байгаамаа. За тэгэхээр энэ одоо аргын тулд нэг цагаас илүү хугацаанд бити нэг дор суугаач гэдэг ийм одоо саналд хүргүүлж байна та бүхэндээ. За энийг яах вэ гэхээр нэг цаг суусан бол та босоод 10 удаа сууж босдог дасгал хийнэ. Энэ 10 удаа сууж босдог дасгалыг хийж явах юм бол та шатаар өсгöd, өвдөгч нь өвдөхгүй, шатаар өсгöd одоо гуйтны булчин энэ бүгд чинь одоо муудахгүй, за тэгээд доголохгүй, за ингээд таны гуй өгзөгний булчин сайн байх юм бол та огцом явгнаас унаж бэртэх асуудлыг эрс бууруулдаг байх нэ. За тэгэхээр өгзөг гуйны булчин ямар үр нөлөө үзүүлдэг юм бэ гэхээр хүнд эрүүл байх гол нөхцөлийг бүрдүүлж идэг. За өгзөг гуйны булчин муудаад ирэхээр хүн бол олон одоо өвчний асуудлууд ундарч ирдэг байна. За даралт гэсэх, тий? За зүрх судасны асуудалтай болох, таргалалттай болох, за гормоны тэнцвэр алдагдах, тий? Ингээд одоо сахарын шижинтэй болох гэдэг энэ асуудлууд чинь өгзөг гуйны булчин огцон буурснаас болж үүсдэг ийм магадлал маш өндөр байгааг бол тодорхойлсон байна. За тэгэхээр бид нар бол одоо 3 дугаар шалгалт одоо ингээд булчингаа үзсэн тий. За энэ 3 дугаар шалгалт бол юу гэлтэгд юм бэ гэхээр таны шилб 2 дахь зүрх гэж үзэж байгаа. Тэгэхээр 2 дахь зүрхээ бид нар ажилуулдаг байж иж таны зүрх ачаалал буурна гэсэн үг. Тэгэхээр сонголтын дасгал одоо үлмий дээрээ зогсоох, үлмийгөө буцаж өөрлөгөө татах, за мөн одоо шилбэний булчингуудыг сайн ажилуулж явах юм бол вений цус чинь доошоо одоо цусны бүдүүрэл үүсэхгүй, гуй хөл чинь хавгнахгүй ийм одоо давуу талуудыг олж авдаг байх нэ. Тэгэхээр одоо сууж ягаад хөлний үзүүрээ татах те энийг та бүхэнд бас хөдөлгөөнөөр үзүүлэе гэж бодож байна. За эдгээр дасгалуудыг хийх юм бол та амьдрах насаа уртасгах боломж хангалттай байна гэж одоо үзэж байна. За ингээд өнөөдрийн YouTube хуудастай хамт байгаа та бүхэнд баярлалаа. Өнгөрсөн тестээр та бүхэн яадаг юм бол энэний одоо хариулт нь юу юм бол гэж хүлээж ирсэн бол энэ одоо бичлэгийг үзээд та бүхэн насаа уртасгаарай гэж та бүхэнд өрөөё. За энэ дээр нэг бонус нэмээд хэлчихье. Таны одоо нөхөр тий. За эрэгтэй хүн урт наслахад хамгийн чухал юм нь гуйны булчин байдаг. Гуйны булчингийн тойрог бүслэхийн тойрогоос их байх юм бол та урт наслах нэ гэдгийг бас энд хэлээд өгчиё гэж бодож байна. За ингээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Дасгалаа хараад өдөр тэнийг дагаад хийж байгаарай гэж хүсье. За одоо алхаж үзүүлээ өдөрт 6000-аас 100000 алхаа гэдэг. Тэгэл энэ 6000-аас 100000 алхалтыг та нэг ийм маягтай тэгээд нэг урдаа төрөг төрөөд явж байгаа юм шиг өвдгөө ерөөсөө тэнэлэхгүй ийм маягтай яваад ямар ч үр дүнд хүрдэггүй байх нэ. Гэтэл алхаж явахдаа та хүнтэй яриад тэгсэн үү? Тэгээ яасан? Гэд ингээд явж явах юм бол энэ бас алхалтанд тооцохгүй. Алхахад хамгийн чухал үзүүлэлт нь таны өгзөг гуйны булчин хэр ажиллаж байгаагаас гадна мөрөөд цэх дэлгээд доош нь буулгах маш чухал. Ингэжээс таны уушиг зөв амьсгалдаг байна. За хоёрдугаарт нь таны алхалт эхлээд өсгийгөрөө тавиад энэ гуй хөлийг өвдгөөр нь тэнэлэх. Өвдгөөр нь тэгэхгүй ингэж биш. Өвдгөөр нь тэнэлэх нь. За тэгээд дараагийн хөлөө мөн ингэж яхад хар аяндаа хүний гуй өгзөгний булчин ажиллаж эхэлдэг байх нэ. Тэгэхээр ингэж алхах юм бол өнөөдөр та 65 настай гэвэл 33 насаар одоо жилээр насаа уцсах нууц нь энд байдаг байна. Тэгэхээр та залуу байсан ч гэсэн одоо тий энэ алхалтаа зөв болгох юм бол гуй өгзөгний булчин зөв ажиллахаас гадна мөн одоо энэ шилбэний арын энэ одоо дахины арын шөрмөсийг сунгаж ингэж тэгшилж явах хэрэгтэй хөлөө. Тэгхгүйгээр бид нар материалгаад ингэж яваад авах юм бол энэ ямар ч алхалтын үр нөлөө өгдөггүй гэсэн ийм одоо судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр алхахдаа 2 дахин хурдаа нэмнэ. Тэгхгүйгээр зүгээр одоогийн хурдаар
явах юм бол энэ бол алхалтын үр өгөөж нь байхгүй. Тэгэхээр хурдаа нэмээд хөлөө шулуухан жийгээд ингэж явах нь маш чухал байх нэ. За хоёрдугаарт нь босноо. Хоёрдугаарт нь та шатаар өгсөхөд ингэж хөлөө өргөөд шатан дээр тавиад ингээд дараагийн хөлөө явахдаа энэ хөлөнд дандаа шулуун ингэж одоо ачаалал өгч явах юм бол өгзөгний булчин мөн гуйны булчин одоо ачаалал өгнө. Хөгшрөлтөнд хамгийн өртөмтгий энэ дотор бол энд одоо булчин байдаг. Мөн одоо энэ тахимны арын булчинг ажиллагааг сайжруулах ийм дасгалуудыг хийх хэрэгтэй байна гэсэн үг. За шатаар өгсгөөд мөн одоо амьсгаад яадаг бол энэ шилбэний булчин муу байгааг үзүүлж байгаа. Тэгэхээр бүтэн цагаас илүү байнга битгий суугаач. Бүтэн хэдэн цагаар телевизэр үзээ суухгүй тулд нэг цаг ажиллаа, нэг цаг ширээний ард суулаа, нэг цаг та телевизэр үзлээ. Ингээд нэг цагийн дараа одоо 10 удаа энэ суултыг хийж жанших юм бол та одоо огцом унсан ч гэсэн ясаа бүртээхгүй хугалахгүй байх гол нөхцөлийг бүрдүүлж идэг байна. Тэгэхээр энэ цаг тутам та 10 удаа ингэж суулт хийх юм бол энэ таны гуй өгзөгний булчинг хөгжүүлнэ. Энэ бол 85 настай ч гэсэн таны булчинг хөгжүүлэх боломжтой ийм дасгал байгаа. 30 настай үеийнх шиг булчин чинь хурдан хөгжихгүй байж болох ч гэсэн энэ цаг тутам та 10 удаа сууж басдаг энэ дасгалыг хийжээвэл 85 наснда булчингаа ургуулж болно гэж ийм одоо дүн гарсан байна. За энэ суултыг хийхдээ анхаарах зүйл нь энэ өвдөг урагшаа ингэж нуглахгүй. Энэ 90 градусаар хоошоо тэгээд энэ гараа ингэж болно. Энэ та зүв сууж байгааг илтгэж байгаа үед нь энэ гараа дэлгээд энэ доошоо ингэхэд газар руу ингэ хурж явах юм бол бүр сайн. За тэгээд ингэж энд одоо 90 градус, энд 90 градус ингэж үүсэж явах юм бол та зүв сууж байна гэсэн үг. Тэгэхээр цаг тутам та ингэж суух юм бол 8 цаг ажиллаа, та 80 удаа суугаад босцсон. Өдрийн үр дүн чинь одоо 100 суултыг яаж хийнэ гэж ингэж санаа зовхгүйгээр та маш хялбархнаар энэ асуудлыг шийдэж болох нэ. Ингэж энэ суултыг өдөр тутам цаг тутам 10 удаа хийх юм бол та залуу насаа удаа хатгалах боломжтой, эрч хүчтэйгээр одоо амьдралын жавхаатай амьдрах нэ. За 3 дугаарт нь за нөгөө шилб үзсэн байгаа шүү дээ тий. Шилб үзээд хэрвээ шилбтэн ингээд одоо урд хойноо зөрөөд ингэж явах юм бол энэ бол маш том асуудал. Таны зүрх маш их ядарна гэсэн үг. Тэгэхээр энийг сайжруулахын тулд шилбэний булчин хөгжүүлэх одоо болоод сонголтын дасгалуудыг хийх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр шилбэний булчинг хөгжүүлэх одоо дасгал нь үлмий дээрээ ингээд 2 секунд. За буцаж буулаа. Ингээд 15-аас 20 удаа. Ингээд өдөрт 3 удаа энэ дасгалыг хийж явах юм бол шилбэний булчинд маш сайн нөлөөлөхөөс гадна таны зүрхэнд маш сайн том тус хүргэж яадаг байна. За тэрний дараагаар шилбээ мөн одоо сайжруулахын тулд энэ юугаар нь эргүүлэх үеэр нь тий шилбэний одоо шагаан үеэр ингэж эргүүлэх нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна мөн одоо шилбэний булчинг амрааж идэг ийм чухал ач холбогдолтой. За 3 дугаарт нь сууж агаад одоо ингээд энэ одоо хөлнийхөө хуруунаас татаад энэ шилбийг сунгаж явах. Энэ шилбэний булчинг сунгахаас гадна энэ арын тахимны шүрмсийг сайн сунгаж явах нь танд одоо залуу байх маш чухал үндэс болж идэг. Ер нь нас ахаад ирэхээр хүмүүс бүхийхээс гадна хөлн нэм матгар энэ арын шилбийг дэлгэхэд хүндрэлтэй болоод ирдэг. Энэ булчингийн хөдөлгөөнүүдийг саатуулж хорж идэг учраас энэ арын шилбийг тэнээлэгдэг тий үлмий дээрээ зогсоод ингэдэг. За тэгээд нэлээд сайн хийдэг болоод ирэхээр та бүхэн одоо ийм блок гэж байгаа штэ. За унахаас сэргийлээд хан дагуулж ингэж тавиад за одоо энэ блок дээр үлмий дээрээ зогсоод за ингээд энийгээ түшиж байгаа. Тэгэхээр та өөрөө болгоомжилж байгаа түшиж байгаа. Тэгээд энэ үлмий дээрээ ингэж зогсоод буцаж энэ өсхийгөө доош нь ингэж суулгана. Энэ нь таны энэ арын тахимны булчинг тахимны шүрмсийг
сунгаж өгч байдаг ийм үйлдэлтэй учраас зүрх судаснд хийгээд таны гуй хөл шилб залуу байх гол үндсийг бүрдүүлж идэг байх нэ.